Улаанбаатар хотын хөрсний бохирдол жил ирэх тусам болвол нэмэгцээр байгаа. Ялангуяа 90 онд Улаанбаатар хотын хөрсний бохирдол нь бага бохирдолтой гэсэн төвшөнд байсан бол 2000 оны байдлаар хөрсний бохирдлын түвшин маш их түвшинд хүрсэн байна гэсэн ийм судалгаа хийгдсэн байгаа. Хөрсний бохирдлын гол үзүүлэлт болох нянгийн бохирдол мөн хүнд металлын бохирдол нь бол хүн амын дунд тохиолдох гидсний халдвар төвчин мөн хүүхдийн сэтгэн бодох чадвартай тодорхой хэмжээгээр холбоотой байна гэдэг судалгааг бол манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачид эрдэмтэд хийсэн байгаа. Гидсний халдварт өвчнөр бол бага насны хүүхдүүд 0-5 настай гэр хороолд амьдарч байгаа хүүхдүүд илүү өвчлөх нь элбэг байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод өнөөгийн байдлаар хөрсний бохирдолд хүргээд буй гол хоёр хүчин зүйл нь нэгдүгээрт нь хог хаягдлын асуудал маш өндөр хэмжээнд байгаа. Дараагийнх нь болохоор доторлогоогүй нөхөн журлан буюу гэр хорооллын айлууд маань стандартын шаардлага хангаагүй нөхөн журлан ашигласнаас үүдсэн хөрсний бохирдол хоёр том хэмжээ, том байр суурь эзэлдэг байгаа. Энэ хоёр гол хүчин зүйлийг бууруулахын тулд хаягдл гялгаруудыг дахин боловсруулад гэр хорооллын хөрсний бохирдлгүй 100% битүүмжтэй нөхөн журлан үйлдвэрлэдэг пластик центр гэдэг компани байгаа. Жилдээ манай компани хүчин чадал бол нийт хог хаягдлын гялгарууд хаягж байгаа хог хаягдлын тэг 101% буюу 420 тонн гялгаруудыг дахин боловсруулж 800 орчим айлын нөхөн журлангийн 100% битүүмжтэй доторлогоо үйлдвэрлэдэг байгаа.